агуу амханд гоё болгочих гэж надад ирэхтэн би янзалж байгаад хагалчихгүй. Нүдэнд нь нулимс цэлэгнээд доошоо ингээд пүм гэж тусаа. За сар шинэ болох гээд завгүй байна. За ганц контент алгадчихэ. Сүүлийн үед хүмүүс тэгж яах юм. Энэ хөөрг яг юунд хэрэгтэй юм бэ? Тэгээ манжийн соёл моёл энэ төр гээд мэдээж бүхий л салбарт одоо эсэргүүцэгчнэр байдаг тийм ээ. Тэгэхээр энэ салбартыг 16 дахь жилийн ажиллаж байгаа хүний хувьд бол би хамгийн анх бол энэ хөөрг хийхдээ зөвхөн одоо мөнгө олохын төлөө хийдэг байсан баг. Тэгээ дунд тагсаас нь хойш бол хөөрг ямар үнцэнтэй зүйл вэ гэдгийг одоо өөрийн биеэр надаар үйлчлүүлж байгаа бүх хүмүүсийн хувьд яг мэдэрч эхэлсэн. За юуг мэдэрч гисэн юм гэхээр за нэгдүгээрт бол хөөргийг хүн яах гэж авдаг вэ гэж тийм үү. А болсон хамгийн ихэнд би нэг хөөргтэй бодъё гэх. Тэгээд би нэг хүүдээ сайхан хөөрг авах гэсэн, хөөргтэй болох гэсэн гэх. Тэгээд гэтэл танай хүүхэд хэдтэй юм бэ те? Би нөгөө насны хэмжээгээр нь бол том уу жижиг үү гэдэг ингээд бодно шүү дээ. Гэтэл манай хүү нэг ойтой гэж. Тэгэд нэг ойтой хүүхдэд хөөргөөр яадаг гэхээр би барьж гаад хөгшөрхөөрөө хүүдээ үлдээнэ. Нэг сайхан хөөргөө. Тэгээ миний хүү аавынхаа барьж ирсэн өөргийг том болоод барина үз гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү асуудал. Энэ бол бодиттой. Хүн эрэгтэй хүн гэхэд болохоор заавал нэг хүүдээ юм өгмөр санагддаг тийм. Эрэгтэй хүн болохоор ялангуяа хүүдээ болохоор нэг эрэгтэй хүнийхэн хийх ёстой ажлыг хийцэн юм шиг тийм нэг тийм тааламжтай мэдрэмж төрдөг юм шиг байгаа. Тэгэнгүүтээ хүүдээ нэг юм өвлүүлэх нэг юм ингээд далд тухамсарт нь байгаад идэв юм шиг. Тэгээд хүүдээ гой хөөрг бүр ингээд жоохон байхад ингээд аав нь өөрийн гэсэн хөөргтэй болоод энерги шингээж жагаад том болохоор нь хүүдээ өгнө гэж байгаа. Тэгээ би анх бол ойлгодгүй байсан. Тэгэхээр энийг бол юу гэж харах вэ гэхээр эцгээс үрд дамжих нөгөө босоо ургийн модын босоо энергийн дамжих одоо гинжиг хэлхээсийг энергиээр дамжуулж өгч байгаа. Энэ хөөрг гэдэг бол зөвхөн мэдлэг хөндлөх ёсноос гадна маш их тийм нүдэнд харагдахгүй үн цэнийг дагуулж байна. За манайхан бол энэ чулууны соёл моёл төдийлөн мэдхгүй учраас хүүтэн чулуу гэдэг одоо ингэж байгаа ах мах шиг тийм хагас одоо соёлтой улсууд бол хүүтэн чулуу гэж. Энэ дэлхий дээр бүх чулуу хүүтэн тий. Халуун чулуу бол хорхогны чулуу байгаа. Өөр ямар ч чулуу байхгүй. Тэгээ хөөрг хүртэл хүүтэн баг. Гэтэл энэ хөөрг бол ардаа маш их үнцэн тий дагуулж байдаг. Сэтгэлийн үнцэн тий валютын үнцнийг хоёр үнцнийг дагуулж авчихдээ. Мэдээж энэ дийлэнх хувь нь бол удамд үлдэх зүйл гэж. Удамд үлдэх зүйл бол үн цэнтэй. Дээрээс нь ямар хүнээс авах уу гэдэг нь хамгийн чухал. Тэ. Ядаж одоо та хулгайч хүнээс авахгүй шүү дээ, тэ. Тэгэхээр хөөрг хийдэг энэ дархан хүн өөрөө зөв энергитэй байх хэрэгтэй, зөв бодолтой байх хэрэгтэй, зөв замтай байх хэрэгтэй. Энэ одоо эцгээс үрд дамждаг энэ философиг анх мэдж авах өдрөө би энэ өрөөг зохиож ирсэн. Үеийн үед үрийн үрд дамжих сод бүтээлийг бид дурлаа. Энэ манай хамт олонны зорилго 2014 онд бий болсон. Би яг 2014 онд гэхэд би яаж мэдсэн гэхээр нэг хүний ааваас нь дамжиж ирсэн хөөргийг над дээр янзлуулах гээд ирсэн юм. Агуу амханд гоё болгочих гэж надад ирэхтэн би янзалж байгаад хагалчихгүй. Үүнээс болоод тухайн хүн бол битээр хоорондоо муудалцаад чинийх бол муу хөөрг тэ би бол сайн идэг гэдэг ингээд нэг валютын үнцнээ тухай ярьсан чинь тухайн хүн уйлаад надад юу гэж хэлсэн гэхээр аавын минь үлдээсэн хөөрг чиний нүдэнд хог байсан ч миний хувьд үнэлшгүй эрдэнэ. Би хагархаагаар нь колон хийгээд зүүн. Нүдэнд нь нулимс цэлэгнээд доошоо ингээд пүм гэж тусаа. Би тэр өдрөөс хойш энэ хөөрг гэдэг ямар агуу зүйл юм бэ те? Аав дэргэд байхад хүмүүстэй байхгүй. Аав эзгүй үед л энийг ойлгодог хүмүүс. Аав нь байгаа үед бол үргэлж бардам байдаг. Тэгээ эрэгтэй хүнч вэ, эмэгтэй хүнч вэ? Зүгээр л аав эзгүй үед бол жижигхэн болдго юм байл. Тэгэхээр энэ хөөрг гэдэг зүйл зүгээр тэр их үн цэнийг өгдөг. Зүгээр л нүдэнд харагдахгүй масар том хүч хөвжээд. Тэг гэхээр намайг уянгаллаа гэх бах. Энэ бол зүгээр л мэдэрсэн хүмүүс энийг бодтой гэж хэлнэ. Мэдрээгүй хүмүүс бол төсөөлөхгүй шүү дээ, тэ. Энийг би ингээд туулаад тэр 2014 оноос хойш бол за би ийм хүний өв хийж байгаа юм байна. Ийм чухал үнэтэй үн цэнтэй зүйлийг хийж байгаа юм байна. Ийм учраас миний мөр цагаан байх ёстой. Би хизээж хүнд худлаа айлж хулгай хийхгүй. Тэгээд би гоё цагаан мөртэй дархан болно гэж
анх бодож энэ зам өргөхөөсөн. Тэгээ хойш миний одоо намайг хүртэл одоо сайн гартаа гэж хэлдэг байхгүй. Надаас авсан хөрөг ядчил одоо эрсдэлгүй. Тэгээд энэ одоо цавтаа цоорхой гэдэг ингээд мөн одоо тавигддаг шаардлагууд байна. Мэдээж одоо буйны сав гэж хөөргийг нэрлэдэг. За буйнд удам дүлтгэхийн буян хураах сав. Энэ бол цавтай байж болохгүй, цоорхойд байж болохгүй, нөхөөстэй байж болохгүй. За хуурамч түүхий дээр хийсэн байж болохгүй. За хүний эрүүл мэндэд муу чулуу гэж бас байна. Төмөр, хүхрийн найрлага ихтэй, тий? Ийм чулуунууд байна. Гэтэл энэ чулуу муу чулуугаар хийж болохгүй. Яагаад гэвэл дотор нь ихэд тамхи хийгээд тамхин дотроо ингээд байж байгаа хүмүүс чинь ингээд тамхиг аваад үнэрлдэг байхгүй. Энд чинь мэдрэхүүн системээр дамжуулаад хүний одоо шууд ингээд төв мэдрэлийн системд нөлөөлдөг байхгүй юм чи тав. Гэх мэтлэнгээр ямар түүхий дээр хийх вэ гэдгийг хүртэл маш сайн судалж бид нар хийнэ. Зөвхөн гоё байхаас гадна гоё харагдахаас гадна муу чулуу гэж хүртэл байна. Тэгэхээр бид нар бол энэ удам дамжих энэ үн цэнийг бол хуйлын зэрэг эрхэмлэн дээдэлж энэ миний одоо энэ хүрээлдэг миний орчууд хүртэл яг энэ философор юм. Их хатын чулуу компани хамт олон бүгдээрээ яг энэ философор яг л энэ зарчмаар үн цэнийг түгэж та бүхнийг их хатын чулуу компани орчуудын бүтээсэн өв дамжих үнэт хэдлийг сонирхоорой гэж одоо хүсье.